Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форум Улаанбаатар готно боллоо. Форумд Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй төлөөлөл Монгол улсаас 70 гаруй төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн форум хиймэл оюун ухааны 99 сэдвийн хүрээнд үндсэн илтгэл хилцүүлэг өрнүүлсэн юм а. Хиймэл оюун ухаан нь мэдээлэл цуглуулах, боловсруулах түгээх явцыг үндсээр нь өөрчилж байна. Хэвлэл мэдээлэл технологийн сонголт хийхэд ёс зүйг удирдлага болох нь зүйтэй гэдгийг хурлын үеэр зарим судлаачид хэлж байлаа. Мөн Хятадын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл үйл ажиллагаанд AI технологиг нэвтрүүлж өргөн ашиглаж байгаа гэлээ. 这次论坛的这个主题呢， сэдвүүдийг хүндэж ярьлаа. За үнэхээр одоо би ч гэсэн AI-г ашиглаж маш олон мэдээлэл бэлтгэдэг. Гэхдээ миний хувьд боддог бол AI одоо хэр хөгжсөн ч гэсэн заавал хүнээр суур, хүнээр үндэс болох хэрэгтэй. Мэдээж AI-гийн дэвшил хөгжил бол хэвлэл мэдээллийн салбарын одоо зайлшгүй туулах ёстой, зайлшгүй хэрэглэх ёстой одоо багаж гэж ойлгож болно. Би түүний голдуу бол хэвлэл мэдээллийн мэдээлэл цуглуулах. За энэ зүйл дээр бол их одоо дийлэнгээ ашиглаж байдаг. Тийм болохоор одоо сэтгүүлчдийн хувьд ер нь бол энийг ашиглах нь зүйтэй. Одоо ямар хэмжээнд ашиглах вэ? Бидний ажлын үр бүтэмжийг дээшлүүлэх тэр зүг рүү хөдөлгөх нь зүйтэй. Гэхдээ одоо яриад байсан зүйл бол хүнээр л гол болох хэрэгтэй тийм. Гэхдээ ялангуяа одоо дараа нь Хятад Монголын сэтгүүлчид маань яг энэ AI мэрэгжлийг хэр яаж нэвтрүүлэх вэ? Яаж одоо яаж бидний одоо хэвлэл мэдээллийн салбарт нэвтрүүлж илүү одоо үр бүтэмжтэй ажиллах тухай одоо туршлага одоо сургамж мэрэгжлээ солилцох бас илүү хүсэн найдаж байна та. Судалгаагаар Монгол улсад өнөөдрийн байдлаар нийт 453 мэдээллийн хэрэгсэлд тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад AI технологиг ашиглаж байгаа нь цөөхөн. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд бодит контентыг зохиомжтой контентоос төвөггүй ялгаж салгахад туслах нь зүйтэй юм а. Хиймэл оюун ухааны 90 үед их сурвалжийг нэгтлэх, нотлох баримтыг баталгаажуулах, агуулгыг хянах чадвар болоод редакцийн хариуцлага амин чухал гэдгийг салбарын төлөөлөл үзэж байна. Яг одоо бид нар нэг тийм эмзэг гэх юм уу тэ дөнгөж ингээ хиймэл оюун ухаантайгаа бид нар өөрсдөө танилцж байгаа. Хиймэл оюун ухааны одоо ямарваа нэгэн хууль эрх зүйн одоо актууд гараагүй ийм үедтэй. Гэтэл бид нар хуулиа гаргаж амжихаас өмнө маш хурдтайгаар хиймэл оюун ухаан маань өөрөө хөгжөөд идэг ийм үед амьдарч байна. Тэгэхээр энэ ард иргэдэд үнэн зөв бодит мэдээлэл хүргэх ёстой хэвлэл мэдээллийн салбарын бид нар бол эднэрт энэ хиймэл оюун гэдэг ухаан гэдэг зүйлийг бол өөрсдийнхөө ажилд илүү соргогоор авч энэний давуу талыг нь ашиглах. За түүнээс гадна иргэдийг төрөлдүүлж магадгүй хиймэл оюун ухаантай холбоотой ийм мэдээллүүд одоо үүсгэж байгаа контентуудыг бол ард иргэдэд зөвөр ойлгуулах тийм ээ. За энэ бол ингээд ийм хиймэл оюун ухаанаар ийм хэмжээний контентуудыг бүтээж болж байна гэдгийг бол ойлгуулах. Энэ хиймэл оюун ухаанаар орж ирж байгаа ялангуяа нийгмийн сүлжээн дээр орж ирж байгаа энэ томоохон одоо албаар одоо хүмүүсийг төрөлдүүлэх гэсэн албаар заллим эхлэх гэсэн ийм контентуудыг бол хүн болгон салгаж ялгаж ойлгодог болоход нь хэвлэл мэдээллийн бид нар одоо нэгдүгürt нь бол их үр хөрөлтөд оролцох хэрэгтэй гэж үзэж байгаа. AI 技术呢，现在在中国 Тэгэхээр AI буюу хиймэл оюун ухаан бол Хятадын хувьд бол маш хурдтай хөгжиж байгаа. За энэ жилийн хувьд ярих юм бол одоо бүх одоо олон улсын даяар маш алдартай DeepSeek хэмээх тийм ээ AI ухаалаг систем маань бий болсон. Хиймэл оюун ухааны хувьд ярих юм бол Хятадын одоо эдийн засаг, соёл, боловсрол гэх бүх одоо салбарт маань нэвтсэн байгаа. За миний хувьд ч гэсэн одоо AI буюу одоо ухаалаг хиймэл оюун ухааны зүйл одоо энэ мэрэгжил нэвтэрсэн маш олон зүйлүүдийг ашиглаж ажил дундаа одоо мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах ажлаа одоо цаашаа маш сайн үргэлжлүүлэх бүх одоо хэсэгт бүр ашигладаг юм аа. 离不了 AI， 我有时候有一些 Түүнчлэн сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллаж зохиогчийн эрхийн зөрчлийн асуудлаар технологийн компаниудтай шүүхтэлцэх тохиолдол гарч байгаа тул дээрх асуудалд анхаарал хандуулах нь чухал гэж байна. Энэ удаагийн форумд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран контент бүтээх, харилцан сурвалжлах бэлтгэх талаар өргөн ярилцаж улмаар санам жижиг байгуулсан юм а.